За дээд түвшний тогш бүтээгдэхүүнийхаа part 10 хийж байна. Өмнөх ишлэхэн дээр болохоор манай хэд нэгэн порталд ороод тэрэн дээр Коко-ны хаалга олоод дууссан байгаа. За манай дэг хаалга руу ортол өргөтэй шидэд портал олох үедээ хамгийн түрүүнд хардаг явдаг. Учир нь болохоор манай хардагч хамгийн сайн дефенстэй хүн тэр үед Сарла шоронгоос суларсан байх бөгөөд хор уусан гэдэг худал мэдээллээр ингээ рүү ирж суларсан болохоор Сарла Хардакийг дуусах нагийн 2 дахь ертөнцийн машинд сууж 2 дахь ертөнцөдөө шилждэг. Хар мянган ойрхууд Хардак хамг руу дайрах боловч хамгаалтын шидээр Хардаг арай гэж хааж идэг. Эцэст нь ирэх үе шагнал болгож хамаг их алт энгийн хүн байхааргүй их алтыг авдаг. Гэнэт хаалганы дэнд Сарла зогсчих өгөөд та нар бүр биднээс хулгай хийж гинүү те гэд за би чам Хардагийг хорооно гэтэл Хардагийн ард байгаа нэгэн хайрцаг Сарла их сонирхоод авах гэж оролддог. Энд чинь угаасаа нэгэн төрлийн union лидерийн газар шүү дээ. Тэгвэл Хардаг над руу дайрж яана гэд бултах боловч гар нь тэр хайрцаг руу явж яана гэд Хардаг төрүүлээд хайрцагийг нь авах үед Сарла шивжлэгтэй хутаг гаргаж ирснээ юуийн зөрөөгөө Хардакийг хутгалцдаг. Гэвч Хардак ширхэг зураасан шархч гараагүй байдаг. За энэ яасан бэ гэсэн чинь Хардакийн зүйлс нь нэгэн төрлийн одоо ич хидийн зүйл тэр нь нэг хэсгийг нь хамгаалж чаддаг юм байлээ л дээ. Тэгснээ Сарлаг basic attack-аар дуусгачдаг. Харин тэрнийг нь болохоор цэнхрэг одоо бичээд авсан байдаг. Үзэгдэл нэгэн өвгөн ардаа 2 охин ууралсан байх бөгөөд энэ өвгөн нь Карма болох Holy Grail-ийн эзэн мөн Son of Heaven Karma-гийн захирал. Нэгэн малгайтай гай шоронд байгаа галаа руу орж ирэх бөгөөд галаагийн эд зүйл болон нотлох баримтыг хайрцагт хийж байдаг. Галаач унаад өгөх бөгөөд малгайтай залуу галаагийн цустай алчуурыг хайрцагт хийгээд гараад явдаг. Галаа аль хэдийн нас барсан байв. Оршуулганд нь Сарла ирсэн байх бөгөөд ихэд гашуудж байгаа нь харагддаг. Сарла энэ нэгэн лүү очих бөгөөд очсон хүн нь болохоор Карма руу очдог. Учир нь Карма Сарлаг одоо алсан гэдгийг мэддэг бөгөөд Сарла худаг гаргаад иртэл энийг одоо Сарлаг артлаас нь бүлчдэг. Гэхдээ Карма бодит ертөнцийн ичид ашиглаж чаддаг бөгөөд Сарлаг энэ тэндээс нь утгалаад хороочдөг. Энэ талд нь юм болж байгаа цааталт нь болохоор манай Хардаг болон Харка хоёр дотносч идэг. За тэгэхдээ Хардакийг Харка өмсөх үедээ бол цонхон дээр та Харкаг өөрийнхөө хатнаа болгож чадлаа гэд. За дөрөөнүүдийн энэ камер нисэж явах өгөөд энийг нэг нь лазер устгах идэг. За энэ нь болохоор Holy Grail-ийн амир хүчтэй цэргүүдийн айрам юм байлээ л дээ. Хар мянган айрам ирсэн болохоор угаасаа манай Хардаг болон Харка хоёр романс зогсоогоод тэг хурж ирэх нь тодорхой. Тэгтээ жинхэнэ баг ногоон үст гэхээр нэгэн залуу одоо бүгдээр цэрэг гэдэг. Тэгэхдээ цэрэг Хардаг болон ханлуун галлаа гэд хамаг хүчээр хамаг зэвсгээрээ галалдаг бүх цэргүүд нь. Тэгтээ Хардаг жирийнээр бамбай ашиглаад хамгаалаад гараад ирэх өгөөд доотлийнх нь мейж ашигладаг чадвар галын хамгаалт гэх чадвар Хардаг руу ашигладаг. Гэхдээ Хардагч энд нь оногдох боловч жирийнээр ямар дулаах юм бэ гараад ирдэг. Тэгээ гараад ирэх үед нь цэрэг өөдөөс нь үхээч чигээд дайрах боловч Хардаг чи өөхөх ёстой юм шүү гэд далайдаг. Тэгтэл нэгэн цагаан үстэй нэг гая цэргийг аврах өгөөд чи надын сонирхол гойд царайт гэд худаг гаргаж ирснээ Харкаг хутгалах гэж оролддог. Тэгтээ үзүүд нь тулаад ирэх үедээ бол Хардаг өмнөх нэг хэсгийг хамгаалж чаддаг гэдсэн зүйлтэйсэн шүү дээ. Тэрнийг Харкад өгсөн болж таарч азар хамгаалж чаддаг. Тэгтээ бол бас өөрөө олон биелэг өгсөн болж таардаг Хардаг Харкад. Тэгтээ хутганаас хүчтэй манатай болж таарч баг зэрэг гарын сүл бичдэг. Тэрэн дээр Хардаг хамгийн хүчтэй галын шидүүд ашиглах өгөөд
дээрэс нь цэргээ ганц өвдөлтээд бусад бүх цэргүүд нь бүгдээрээ дуусдаг. Тэгэхдээ цагаан үстэй болон Харка хоёр үзэж явах өгөөд Харка энд нь ялж харагдаг. За бүр амар сайн тулаан болж явах үедээ бол нэгэн баг амар үслэрэхгүй гай ороод ирэх өгөөд Хардакийг ханлуун гүйж байгаа хардаг. Тэгэхдээ сонирхолтой юм ультимейт ивэл. Гэхдээ бид нэр аль хэдийн төлөвлөгөөгөө бүтээсэн. Манай ер нь бол хэд рүү даржсэн шүү дээ. Тэгэхдээ бол амар хүчтэй шидийн бомб болох ханыг нь нураах гал лээсэн бэлээ л дээ. За тэгээ ханлуун бодох үедээ бол Хардак урд нь ороод өөрөө оногддог. Гэхдээ бас хамгаалтын чадвартай скиллтэй болохоор бас гайгүй амьд гараад ирдэг. За тэгэхдээ бол бас хамгаалтын шидээр хаах өгөөд хан өөрх нь авраа бүрхэхдээ дахин нэгэн шидийн дайралт хийгээд бусад бүх цэргүүд дайртал хамгаалтынх нь газар нь жад болж хувраад тэгээ бүгднийг сүлбэд алчдаг. Энд нь нөгөө нэг улаан гал нь усан үзмийн өнгөтэй болсон байх өгөөд энд нь бас амар хүчтэй скиллтэй болсон байдаг. За тэгэхдээ том босс үхээд саарлаа үхээд галаа үхээд бусад зүйлсүүд бас нэмэгдсэн болохоор амар ингэнээр тайлбарлав. Цэргүүд нэмэгдсэн, Хардак толдсон, ягаанаа ирсэн, жижиг дунд нь байсан, Хардак руу галсан, цэргүүд рүү буцаасан, жижигэ бутсан, Синхрек хөрөнтэй болсон, Хардак 79 левелтэй болсон, нэг ирсэн, Хардактай ярилцсан, цус алдсан, Хардакийн урд төгсөн. Хардак галын хатандаа уулзсан, галын хатан хороосон, Хардак буцаас сэргээсэн, өөрийнхөө боол болгосон, манай хэрдийг дуудсан, карма өөрийнхөө талд авсан. За энэ харагдаад байгаа энэ гурван нөхөр болон бусдууд нь бол өөр улсын яг баянаатай адилхан баян хүн л гэсэн үг. За тэгтээ бүгд энэ яаж та нар мэдгүй байгаа юмсан чи би тайлбарлаагүй. За яасан гэсэн чи манай баянаа Хардак хоёрын хамт тохиролцоо гэсэн шээ. Тэгтээ энэ хэд уулзсан бэлээ. Тэгтээ хоёрлоо манай сонлоо тарьж явах өгөөд энийг нь жижигэ хамгаалж идэг. Тэгтээ өөрийнхөө хамгийн хүчтэй шидийг ашиглах өгөөд нэг лууг нь бол бүхэлдээ шатаагаад нүүрс болгодог. Гэхдээ Лара байх өгөөд левел ап хийгээд хоёр луутай болсон болж таардаг. Тэгээ оногцсон луу нь бол буцаад сэргэх өгөөд өөрийнхөө хамгийн хүчийг шавхаад эргэн тойрноор нисүүлдэг. Гэвч өөрийнх нь шидэн дуусдаг. Тэгтээ болохоор ямар шидгүй болохоор за одоо би юу ч хийж чадахгүй байна гэд үхлээг оцчихсан чи Хардак яг амжиж иж авардаг. За тэгээ амжиж иж авахдаа бол Лараг амар өөрийнхөө авраагаар айлах өгөөд нөгөө хоёр луу нь галаа түргдэг. Гэвч нөгөө хоёр лууг нь аль хэдийнэ дуусгацсан байх өгөөд Лара энд нь амжиж үл үзэгдэг гайтай хамт зүхтдаг. Тэгтээ Хардак аль хэдийнэ ирэх өгөөд очоод даашлаад дайрах гэсэн чинь нөгөө хэд нь тоглоомноос гараад ячдаг. Гэвч манай Хардак левел 99 хүрсэнгээд албан ёсоор дуусч байгаамаа. За дуусаагүй шүү заяа. Гэтэ хамгийн сүүлчийн part 11 нь болох тэгээ дээд түвшин тоглох бит 11. За тэр нь болохоор хамгийн сүүлчийн бичлэг юм байл шүү заяа. За тэгээ амар бас инженерээ хурдан тайлбарлана. За тэгээд бас нэг зүйл хэлвэл сая амар хүчтэй баян маян гэдсэн шүү дээ. Баянаатай хамт яадаг гэд баянаг бас таньдаггүй. Нэг нэгээрээ ирж манай Хардактай уулзсан болж таардаг. Тэгтээ бас Лара болохоор манай хэдийг болон Синхрекийг Лара хамгийн түрүүнд дуусгасан. Тэгтээ хамгийн түрүүнд бол тийм зурган дээр нь гардаггүй зүгээр ингээд ярен дээр гард юм биш үү заяа. За тэгээд жирийн нэрээ левел 99 болсон гэд Хардак ер нь бол левел 100 хүрсэн гэсэн үг. Өмнөх амьдралынхаа юм дээр бол левел 99 хүрсэн. Одоо бодит амьдрал дээр левел 99 болцсон болохоор бүтнээрээ бол левел 100 гэсэн үг. Тэгээд жирийн нэрээ амар хүчтэй залуу болсон болохоор бусад скиллүүд нэмэгдэнэ. За тэгээд лайк and саб дарахаа бүү мартаарай. За баяр таа.